За би энэ асуудлыг бол ерөнхийдөө зүгээр инквайри сайд хэлэхдээ дэмжиж байгаа. Тэгээд яг дотроос нь 2-3 зүйл асууя. Ер нь бид энд үндэсний үйлдвэрлэлээ дэмжлэх байх вэ? Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин. Гэхдээ ер нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжлээ гэд бид их үнэтэй улс болно гэвэл хэлийн цаана хямдхан, хэлийн дотор үнэтэй. Ингээд бүр их олон жил явна гэвэл их сонин шүү. Одоо бид нар болоод цементийг болно мөнгө өгөөд одоо хөнгөлөлтөө зээл өгөөд хилээ одоо 2-3 жил хаагаад гэх юм уу. Тэгээ дэмжичлээ тэгээ буцаад тэрийгээ тэр өрсөлдөх чадвартай болгоод болчлоо гэд одоо бид хямдхан цемент хэрэглэх ёстой шүү дээ. Зорилго нь тэр үстэй болно. Тэгээ гурилан дээр бид одоо хизээ тийм болох юм бэ гэж. Одоо бид одоо өрсөлдөх чадвартай болоод хямд гурил хэрэгэлдэг одоо дэлхийд өрсөлдөх боломжтой болно гэж л дэмжлэг үзүүлж байгаа л гэж ойлгоч. Яг сая одоо бас нэг тийм стратеги геополитикийн талын юм ярьж байна л да. Тэрийг нь би сайн ойлгохгүй. Тэгэхээр яг эдийн засгч хүний хувьд бол зөвхөн инквайри сайд нэг эдийн засгийн талаас нэг тайлбарлаж өгч тий. Бид одоо ер нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжлэгүй яах вэ? Гэхдээ одоо үндэсний үйлдвэрлэл маань үнэтэй бүтээгдэхүүн өгөөдөгөл бид одоо тэгэл одоо хэлийн цаана хямдхан хэлийн дотор үнэтэй ийм одоо Швейцар шиг улс болох юм уу? Швейцар бол одоо арай өөр бодлого хэрэгжүүлдэг баг. Цалин үнэтэй, дотоодын нийт бүтээгдэхүүн нь өндөр. Тэгээ бид чинь өөрсдөө тийм биш байж үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг улс болчихвээ. Би бас нэг хэлье гэж бодоод байсан. Ер нь бол олон зүйл дээр ингээ харж байгаа. Гэхдээ ер нь бол бодлого бол зөв. Гэхдээ тэгээд олон одоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжээнд бүгдийг нь одоо дотоодоо үйлдвэрлэдэг болно гэдэг бол бас нэг гүйцэхгүй асуудал л та. Тэгэхээр ангилж ялгаж байгаа үсттэй. Тэр энэ дээрээс анхаарч байгаа байлгүй дээ гэж би одоо бодож чинь зүгээр яг дотоод нарийн асуудлууд дээр нь сая одоо тавьсан бодлого бол үр дүнгээ өгсөн гэж яах шиг байна. Үр дүнгээ өгсөө. Одоо ингээ боллоо. Одоо хэл гайл дээр татвартай болох юм байна гэж ойлголоо шүү дээ. Буцаад татвар авдаг болох юм байна гэж ойлголоо. Тэгээ яг татвар авдаг болоод одоо биднэрт одоо ямар үр дүн үзүүлэх вэ? Таны дөрөвний хэлсэн дээр нэг эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очих бүтээгдэхүүн буух юм уу? Би яг эдийн засгийн байнгын орон дарга байхдаа наад нэг гурилын асуудлаар чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэг даалгавар өгөөд би нэг холбоотой уулзаад нэлээ явсан. За бас тийм ариухан газрууд биш байл шүү. Бас л том асуудлууд байдаг юм байл шүү. За Монгол улсын хэмжээнд одоо яг тогтмол үйл ажиллагаа болж байгаа 9 гурилын үйлдвэр байна. Хүчин чадлын ашиглалт өнөөдөр 30% байна. За бид хүнсний хувьсгал Атрийн 3 энэ хөтөлбөрийн үр дүнд 19, 20, 21, 22 гээд онуудад үндсэндээ дотоодоос Улаанбуудаагаа бүрэн хангаад 100% эх орны үйлдвэрийн гурилаар ард иргэдэд хангадаг болсон. За энэ шийдвэртэй холбоотойгоор 1 жилийн дотор бид үйлдвэрлэлийнхаа 40%-ийг алдаад байна. Буюу импортын бараанд алдаж байна гэсэн. Бид өөрсдөө цөөхөн төрлийн барааг дотооддоо бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгож чадж байгаа. Цөөхөн. За хүнсний хувьсгал зорилтын хүрээнд тодруулж хэлбэл 19 төрлийн барааг л дотооддоо үйлдвэрлэе. Ургуулын тари бүтээй. За энэ бол ковидын сургамжтай холбоотой үүссэн нөхцөл байдал. Нийт хүнсний одоо сагсанд 350 гаруй төрлийн бүтээгдэхүүн ард иргэд хэрэгжилж байгаа. За үүн дотроос энэ 19 төрлийг л Монгол улс дотооддоо тарьдаг, ургуулдаг, хангадаг байх нь үндэсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдлыг хангана гэж энэ зорилго тавиад хэрэгжүүлж байгаа. Нөгөө талаар бид Улаанбуудаа маань стратегийн бүтээгдэхүүн цөөхөн бараа байдаг. Стратегийн бүтээгдэхүүн. Улаанбуудааг 5 жил, 10 жилийн дараа тэрэмдэд бүтээгдэхүүн хийхэд гурил болж чаддаг. Ер нь цорын газ бүтээгдэхүүн ер нь дэлхийн хэмжээнд. Тийм болохоор дэлхийн улс орон болон стратегийн аюулгүй байдлыг нөөц болгож Улаанбуудааг нөөцөлж авдаг. За Улаанбуудаа бид хямдхан байлгана гэж хэлж чадахгүй.
Япон улс цагаан будаагаа хамгаалдаг шиг Монгол улс улаан будааг хамгаалах ёстой. Бидний 90-ад онд авсан нээлттэй бодлогын сургамж бий. Монголын газар тариалан үндсэндээ бүрэн уналтанд орсон, бүх талбай зэрлэг шарилжиндаа баригдсан, нэгдэл сангийн аж ахуйнууд бүрэн задарж унсан. Үндсэндээ бид хүнсээ бусдаас гуйдаг болсон. Ингээд 15-6 жил гаднаас гурил тусламжаар улаан будаа авдаг. Төрийн тэргүүнүүд, ерөнхий сайдууд, гадаад айлчлалын хүрээнд заавал нэг гурил улаан будаа гуйдаг хэмжээнд очсон. За энэ одоо гутамшигт байдлаас гарахын тулд 2008 онд Санжинбаяр ерөнхий сайдын засгийн газар Атрын 3 дугаар аяыг эхэлж бид ямар ч үнээр хамаагүй дотооддоо улаан будаагаа тарьж гурилаа эцлэн үйлдвэрлэе гэж зорилт тавьсан. Ганцхан гурилын асуудал биш. Улаан будаа тэрэмтгэхээр тэжээл үүснэ. Ингээ газар тариалан докторжоод эхлэхээр энэ таримдын үр дүнд гахаа дахиа шувуу өндөг сүүнийгээд бусад одоо эрчимцэн аж ахуйнууд олон аргаар бий болж байгаа та бүхэн анзаарж байгаа байх. Нөгөө талаар энэ хөдөө аж ахуйн салбарт Монгол улсын 2 хүний нэг нь ажиллаж байна. 600 мянган хүн ажлын байраар хангагдж байна. Тэр хөдөө орон нутагт ажил хийх, орлоготой байх, амгалт тайван амьдрах энэ нөхцөлийг энэ хөдөө аж ахуйн салбарт бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгаас илүү нийгэм улс төрийн их томоохон ач холбогдолтой бас салбар гэдэг тэр талаас нь хармаар байна. Зөвхөн эдийн засгаас харж үзсэн 90-ад оны дунд үеийн тэр шийдвэртэй холбоотой гарсан хохирол бол олон тэрбум, олон зуун тэрбумаар хэмжигдэх хохирол авсан шүү дээ бид. Тэгэхээр тэр алдаа сүүлд ковидоор улсын хил хаах үед улс орон яаж дисч гарах уу гэдэг бодлого энэ бүгдээс үүдэж энэ дотоодын цөөхөн 19 нэр төрлийн барааг л дотроо хангаж бүтээе. Энийг хамгаалыг хийж байгаа. Евразид холбоотой хийх гэрээний хүрээнд бас энэ хэдэн барааг хамгаалах бодлого давхар явагдаж байгаа. Ингээр сайдаа дэмжиж байгаа. Тий, маш сайн дэмжиж байгаа. Тэгээд айхтар дуу мөн чанга гараад тах шүү. Гэхдээ би бол сайн дэмжиж байгаа гэдгийг ойлголоо. Гэхдээ зөвхөн тогтолцоогоо нэг жоохон эвдээд наад хүмүүс чинь нэг тэгээд наад үйлдвэрүүд чинь ер нь байнгын л тэр төрийн дэмжлэгтэй л нэг ийм зүйл болоод нэг зөвхөн энгийн байдлаар ажиллаж чадахгүй нэг тийм байдлыг үүсгэчихвээ л гэж би болгоомжилж байгаа. Тэгэл одоо төрийн дэмжлэггүй бол ажиллаж чадахгүй нэг ийм салбар бий болчихвээ гэж. Тэр чинь өөрөө ер нь сул талтаа шүү дээ. Та өөрөө мэднэ. Та бас одоо хүнсэд аж ахуйн сайд болчоод энийг ярьж байгаа болохоос та эдийн засгийн хувьд бол маш сайн шүү дээ. Тэрийг нэг жоохон дараад ах шиг байна. Тэгэхээр миний хувьд бол одоо бас нэг тэрийг нэг айл-айлын нэг жоохон баланслаараа бид гэхдээ энийг бодлогыг дэмжиж байгаа шүү. Асуулт асуусангүй одоо үг хэллээ.